Сайн бацгаана уу? CLW чимлэгийн хэмжээнд эрдэнэ. Өнөөдөр би та бүхэнд үршилжүүлэн суулгах хэмжлэгээний явцад хийгддэг гол ажилбар болох өндгөөс авах хөтөлбөрийн талаар товч мэдээлэл хүргэх гэж байна. За тухайн эмэгтэй маань өндөвт сэдэх сарын тэмдэг ирсэн эхний өдрүүдээс эхлээд үзлэг шинжилгээндээ хамрагдах ёстой байдаг. Үзлэг шинжилгээнд хамрагдаад өөрт тохирсон протоколын дагуу өндөвт сэдэл дэмжлэгээнд ордог. За үүний дараагаар давтамжтайгаар эход харуулдаг өндөвчөнд үүсэж байгаа фолликулын хэмжээг үзэхээс гадна умайн хааны зузаарлыг нь хэмжиж үздэг байгаа. Мөн шаардлагатай тохиолдолд дааврын шинжилгээнүүдийг давхар хяналтайгаар хийж явдаг. Үүний дараагаар өндгийс боловсрох үеийг нь эмч тодорхойлоод өндгийс боловсруулах эцсийн тарилгыг тарьснаар өндгийс авах өдөр цаг хугацаа маань тодорхой болдог. За тухайн өдөр эмэгтэй маань ихэвчлэн манай эмнэлгийн хувьд бол үдээс өмнө тус ажилбар хийгддэг. Тэгээд олон үндгээс гаргаж авдаг протокол хэрэгжилж байгаа тохиолдолд үйлчлүүлэгчийг тухтай байлгах зорилгоор нарийн мэдээгүйжүүлгийн эмчтэй хамтраад унтуулга хийгддэг. За ажилбарын ойролцоогоор 10-аас 15 минут орчим үргэлжилдэг. За хэтаван хяналтанд дор үндгээс авах ажилбар маань хийгддэг. Түрүүн хэлсэнчлэн хэтаван хяналтанд дор үндгээс авах ажилбар маань хийгддэг учраас янз бүрийн гэмтэл зэрэгэлдэх хэрэгтэн хатгагдах ч юм уу бус төрлийн хүндрэл гарах магадлал нь харьцангуй бага байдаг гэж ойлгож байна. Өтрийний хэтаван даачкан дээр зориулагдсан чиглүүлэгч гэдэг багж байдаг. Тухайн чиглүүлэгч багжийг байрлуулад нарийнхан зүгээр өтрийний аргын болон хажуудлын мөхрийгээр дамжуулан хатгалтыг хийгээд өндөвчөнд байгаа фолликулыг сорулж авдаг. Сорулж авсан фолликулаа лабораторид өгөөд тухайн фолликулын шингэнд эмбэлхийс буюу өндгийс байна уугүй гэдгийг шууд шалгах замаар ажилбар маань үргэлжилдэг байгаа. За ингээд хоёр талын өндөвчөнд байгаа фолликулуудыг сорулж авснаар ажилбар маань дуусна. Тэгээд тухайн хүнийг ажилбарын явцад гарсан хүндрэл болон бусад зүйлийг цаг тухайд нарах хэмжээ авчдаг учраас хүндрэл тохиолдох магадлал харьцангуй бага гэж ойлгож болно. Гэхдээ хувийн онцлогоос шалтгаалаад нэмэлт ажилбарууд хийгдэх тохиолдлууд байдаг. Манай эмнэлгийн хувьд 2 цаг орчим хянж байгаад тэгээд ерөнхийдөө болгоомжлуулагч эмнэлгийг орох боломжтой болдог. За үүнээс хойш манай үршилжүүлэн суулгах хэмжлэгээний лабораторид маань тэгээд эмбриологчд маань гол ажлыг хийдэг гэсэн үг. Хэсэг хугацааны дараагаар өндгийсийн гадуур байгаа бүрхүүл хэсгийг нь цэвэрлээд тухайн өндгийсүүд маань үр тогтоолтод ашиглах боломжтой бүрэн боловсролтой хэсгийг шалгана. Тэгээд бүрэн боловсролтой хэсгүүдээр эр бэлгийн хэсгийг тарьж эсвэл бусад аргаар үр тогтоолтыг хийгээд лабораторийн орчинд тухайн эсүүд маань үр хөврөл болоод цааш өсч өгөх боломж нь бүрддэг. Тэгэхээр үйлчлүүлэгчдэд цаг тухай бүртэн хэдэн өндгийс нь бүрэн боловсрсан байна вэ? Хүнээс хэдэн үр тогтсон бэ гэсэн мэдээллүүдийг үе шаттайгаар өгöd явдаг байгаа.